Энэхүү үед яг Монголын эмэгтэйчүүдийн санд зориулан бүтэв. Big man in a suit of armor. Take that off. What are you? Genius, billionaire, playboy, philanthropist. Philanthropist гэж юм бэ? Энэхүү асуултанд хариулахын тулд бид эхлээд philanthrope гэж юу болохыг ойлгох нь зүйтэй юм. Philanthrope нь philanthropos буюу хүн төрөлхтнийг хайрлах гэсэн эртний грек үгнээс эхтэй. Philanthropийн гол зорилго нь аливаа асуудлын өнгө эсхийг бос их үүсвэрийг шийдвэрлэхээр зорддог туршина. Өөрөөр хэлбэл нийгэм тулгамдж буй асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажиллах. Нийгмийн сөрөг талыг илүү эерэг болгохын тулд хариу нэхэлгүй чин сэтгэлээсээ туслах. Ирээдүйн хойч үеийн төлөө сайн сайхан зүйлийг бүтээхэд ямарваа нэгэн байдлаар тусал дэмжих. Хүн бүр нас хүйс, шашин шүтлэг, үндэс угсаа үл харгалзан, тэгш эрхтэйгээр амьдрах орчныг бий болгохын төлөө тэмцэх. Бидний өмнөх үе, бидний төлөө ам бие цус хөлсөө зориулан олсон эрх чөлөөг хадгалан үлдэхийн төлөө. Өөрсдийн цэнгэр гарагийг илүү сайн сайхан газар болгохын тулд хийсэн үйлдэл бүрийг хэлнэ. Тэгвэл philanthropist гэж юм бэ? Бидний сайн мэддэг жишээ нь Microsoft компани үүсгэн байгуулагчдын нэг Bill болон Melinda-гийн сангийн дэргүүн Bill Gates юм. Мөн Walt Disney шинэ үеийн уран бүтээлчдийг бэлдэх сургуулиудыг барьсан байдаг. Монголчууд үүдэндээ хамгийн ойр жишээ нь Лантун дөхөө төрийн бас байгууллагыг үндэслэгч Ган Жихвал юм. Түүнчлэн Amnesty International хүний эрхийг хамгаалагч хөтөлбөрийн хамт олонгод дуртаж болох юм. Үүнтэй адил олон байгууллага хүмүүс бий. Та ч бас тэдний адил philanthropist болох боломжтой. Танд амжилт хүсье.